За InnerSys компаниас явуулдаг цуврал бодлогын нөлөө цуврал хилцүүлгийн хүрээнд бид нар өмнөх дугаараар яг энэ зан төлөвийн асуудлыг бодлого тэрхэн ашиглаж байгаа юм бэ? Ашиглах болсон юм бэ гэдэг асуудлыг бол хүндсэн байгаа. За өнөөдрийн хилцүүлгээр бид нар зан төлөвийн асуудлыг бодлого хэрэглэхэд ямар арга зүй ашиглаж байгаа вэ? Энэ арга зүйг үр дүнтэй ашиглахад анхаарах асуудал юу байна вэ гэдэг талыг бид нар хөндөж ярилцах байна. Тэгээ өнөөдрийн хилцүүлэгт маань Нэгдсэн хамт улсаас соёлмаа доктор оролцож байна. За Монгол улсаас InnerSys үндсэн судалгаа зөвлөгөөний төвийн захирал Алтан цэцэг оролцож байна. За тэгээ миний би шиг сайхан энэ одоо хилцүүлгийг хөтлөө явуулж байгаа. Миний би Америк нэгдсэн улсаас оролцож байгаа. За тэгээ энэ бид нар гадаад улс орнуудаас энэ хилцүүлэгт оролцож байгаа учраас хилцүүлэг маань Zoom аппликейшн одоо ашиглан явуулж байгаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд эхний асуулт маань болохоор зан төлөвийн асуудлыг бодлогод хэрэглэхэд ер нь ямар арга зүй ашиглаж байгаа юм бэ? Тэгээд энэ арга зүй ер нь хэр өртөг өндөртэй юм бэ гэдэг талаас нь бид нарт хэлээч. Яг Алтан цэцэг докторыг урьж байна. За зан төлөвийн яг нөгөө ойлголтыг ер нь бол одоо бодлогод хэрэглэхдээ бол ямар шүү нөгөө арга хэрэглэж байгаа хөр зэрэг туршилтын арга бол ер нь хамгийн түгээмэл хэрэглэж байгаа арга гэж хэлж болох байх. Тэгээд яг ер нь бол туршилтын арга өөрөө хэдийгээр үнэтэй ч гэсэн яг зан төлөвийн ойлголттой холбоод хийхээр тухайн тэр одоо нөгөө туршилт хийж байгаа одоо тритмент гэж бид нар ярьдаг. Одоо тэр юу туршиж байгаа вэ гэдгээс хамаарат ялангуяа ийм зан төлөвийн ойлголттой холбоотой юм туршилтын хүрээнд бол харьцангуй бас зардал нь арай бага байхаар бас зохион байгуулж болдог. За тэр нь бол яг хөр яг тодорхой одоо нэг юм зардал багтай мөртлөө одоо хүмүүсийн тэр зан төлөвийн асуудлыг ямар нэгэн хэмжээгээр одоо нөгөө шийдэхдээ тэнд нэг дэм болоод өгөх тиймэрхүү одоо инструмент хэрэглээд тэгээд тэр нь одоо тэр зорж байгаа одоо тэр бодлогын үр дүнг илүү одоо сайн болгож байна уугүй юу гэдгийг л одоо хэмжиж байгаа хэмжих ийм судалгаанууд гэсэн үг л дээ. Тэгээд туршилтын арга гэхээр зэрэг энэ маань яаж байгаа вэхээр одоо нөгөө тэр нь өөрөө үнэхээр нөлөөтэй юм уу үгүй юу гэдгийг хэмжих судалгаанууд гэсэн үг. Хэрвээ хэмжээд үнэхээр одоо энэ нөлөөтэй юм байна. Ингэсэн одоо үр дүнтэй юм байна гэвэл мэдээж тэрийг одоо нөгөө яа гэсэн үг. Ашиглана гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө эхний ээлжинд одоо тийм ээ тэр тухайн тэр асуудлыг шийдэх шийдэл маань өөрөө одоо нөгөө зөвхөмжтэй юм уугүй юм уу бодлогын нөлөөлж гин үгүй юу гэдгийг судлах тэр судалгаа маань одоо нөгөө туршилтаар болдоо үр дүнгээ бол хэмждэг байгаа. Тэгэхгүй болохоор зэрэг нөгөө яг үнэхээр одоо нөгөө өөр бусад хүчин зүйлсээс яг тэр одоо зөвхөн зан төлөвийн асуудлыг шийдсэн тэр одоо арга хэрэгсэл маань дангаараа яг тэр хүний нөгөө үйлдэлийг одоо сонголтыг өөрчилж чадж байгаа юм уугүй юу гэдгийг хэмжихэд бол хэцүү өөр бусад олон хүчин зүйлийн нөлөө ороод ирдэг. Тийм болохоор зэрэг үнцээ хэрэглэж байгаа арга маань бол ер нь туршилтын арга гэж хэлж болно. Гэхдээ яг туршилтын арга маань өөрөө бол нөгөө ямар хүрээнд, ямар зорилготой, ямар үнэлгээ хийх гэж байгаа гэдгээс хамаарат бол бас их юутай одоо нөгөө өртөг зардал нь бол бас маш их одоо ялгаатай. Тэгэхээр зэрэг их нөгөө нэлээд том цаар хүрээнд тодорхой одоо яг нөлөөллийг илрүүлэхээр тийм ээ тэгээд түүндээ тохирсон одоо тийм төвөр мөрийн дизайн та ингэж явна гэвэл маш өндөр өртөг зардалтай ч юм. За ялангуяа тэр нөгөө юуг одоо тэр юуны нөлөөг хэмжих гээд байгаа юм бэ гэдгээс хамаарат тэр одоо тэр нөлөөллийг нь одоо харах гээд байгаа тэр арга хэрэгсэл маань өөрөө маш их өндөр өртөгтэй байх юм бол шууд судалгааных нь бас өртөгч гэсэн өндөр болоод явцдаг. За зан төлөвийн ойлголтын хувьд бол одоор одоо бид нарын нэг туршиж үзээ те хийж үзсэн энэ ажлуудын хүрээнд гээд аваад тэгэхээр яг нэг гол онцлог юм нь юу гэхээр харьцангуй юм хямд өртөг зардлаар ялангуяа тэр нөгөө тэр одоо арга хэрэгсэл маань өөрөө харьцангуй хямд учраас тэр нь өөрөө бас энэ ойлголтыг энэ бодлого те бодлогын үр дүнг сайжруулахад бол ер нь хэрэглэх нь үр дүнтэй юм а гэсэн юмд хүргээд идэг юм болов уу гэж ингэж харагдсан байна. За тухайлх юм бол одоо жишээ нь хямдхан гэдэг хахаар юу хэлж байгаа гэхээр зэрэг магадгүй бидний одоо нэг судалгаар шилжих юм бол тодорхой одоо мессежийн агуулга
тийм ээ хүмүүсийн одоо нөгөө сонголтод нөлөөлөх үгүй юу ч гэдэг юм. Тэгэхээр зэрэг текст мессеж ингээд хүнд тодорхой арга хэмжээний талаар ингээд илгээгээд тэгээд тэр одоо хүмүүсийн оролцоо ч юм уу те тэр нөгөө шийдвэрт нөлөөлж өгнө гэдэг ингээд хэмжих гэдэг инхээр зэрэг нөгөө текст мессеж маань бол харьцангуй одоо юм нэг хямд арга хэрэгсэл гэж хэлж болно тийм үү. Тэгсэн мөрчлөө тэр хүмүүс нөлөөлж болохоор гэтэл зарим одоо нөгөө ийм туршилтын судалгаануудын хувьд бол мэдээж нөгөө энэ арга зүйнхийн хувьд ярихаар нөгөө жишээлбэл зарим туршилтын судалгаанууд дээр өөрөө жишээлбэл тэр туршиж байгаа одоо арга хэрэгсэл маань жишээ нь нэг одоо сургалт ч юм уу те эсвэл одоо бүр ийм хүүхдийг одоо цэцэрлэгт хамруулах хөтөлбөр ч юм уу гэдэг маш өндөр өртөгтэй юм жишээлбэл арга хэрэгслийг бид нар ямар нэгэн одоо хүмүүсийн сонголтод тий шийдвэрт нөлөөлж өгнө гэж хэмжиж байгаа бол өөрөө энэ аяндаа одоо нэг судалгааны зард нь бол үүнээсээ болоод их өндөр өртөгтэй болоод ирэх жишээтэй. Тэгэхээр зэрэг бас энэ нөгөө арга зүйн хувьд бол ер нь маш их зардал өртгийнхөө хувьд бол их ялгаатай. Юу туршиж байгаа юм, ямар хүрээнд туршиж байгаа. Тэр арга хэрэгсэл нь өөрөө хэр их угаасаа хүмүүсийн шийдвэрт их нөлөө авчирдаг ийм одоо арга хэрэгслийг эднэргээл олон хүчин зүйлээс ирнэ хамаарна. За баярлалаа. Тэгэхээр энэ арга зүйг үр дүнтэй хэрэглэхэд ер нь бус тус орнууд ямар юунд анхаарал хандуулж байна вэ? Энэ чиглэлээр Соёлмаа доктор ирж байна. Тэгэхээр нөгөө яг ер нь альва бодлоготойгоо бас л адилхан ер нь яг энэ бодлогыг ингээд олон нийт хүлээж авч гин үгүй юу гэдэг асуудал бас үүсэн тий. Яг юу хинд яг аль бүлэг хинд чиглэсэн бодлогын яг юуг хийгээд өөрчлөх гэж байгаа нь тэгээд хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа гэдэг дээр тэгэхээр ялангуяа зан төлөв илүү бас бараг уламжлалт юунаасаа илүү бодлогоосоо илүү одоо анхаарах юм ихтэй байх магадaltaй юм шиг байгаа. Жишээ нь одоо тэгж байгаа байхгүй юу? Яг энэ зан төлөвийн чиглэлээр ингээд бодлого боловсруул хийгээ явж байгаа даа англи эдний засгийн газрын хүмүүс яг энэ зан төлөв гэдэг үг өөрөө ингээд энэ чиглэлийг ингээд энэ асуудлыг бодлого нэвтрүүлэхэд энэ үг өөрөө ерөөсөө тусалдаггүй үг гэж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр хүн ингээд зан төлөвийг өөрчлөн гэдгийг хүмүүс олон нийт айгүй тийм таатай хүлээж авдаггүй. Яа тэгэхээр ялангуяа энэ нөгөө зан төлөв талаасаа хүний бодлогоо үр дүнтэй болох гэдэг нь хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр маш болгоомжтой ах хэвээр хитрхийн ингээ хүний хувийн юм руу орж байгаа юм шигээр бас хүмүүс хүлээж авах магадaltaй. Тэнгүүд ямар бодлого дээр энийг хэрэгжүүлэхээр илүү арай олон нийт таатай хүлээж авдаг хэрэг гэмт хэрэгтэй тэмцэх тийм нөгөө нийгмийн эсрэг үйлдэлүүдтэй өөрсдийн одоо тухайн орчны аюулгүй байдалтай холбоотой чиглэлүүдэд арга хэмжээ хэрэгжүүлэхээр бол харьцангуй бас хүлээж авах нь гайгүй байдаг. Тэгсээр нэ өөрийнх нь эрүүл мэндтэй холбоотой ч юм эрүүл хооллолтыг дэмжсэн эсвэл дасгал хөдөлгөөн хийхийг дэмжих ч юм уу энэ чиглэлээр ингээ зан төлөвийн асуудал яриад тэгэхээр зарим нэг хүн бол бас хитрхийн хувийн асуудал энэ бол энэ рүү бол чинь төр орох ч айгүй таатай биш хүлээж авах магадaltaй гэж байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа хэрхэн хэрэгжүүлж байгааг зан төлөвийг чиглэсэн гэчгээр бас энэ ч өөрөө төр өөрөө тодорхой хэмжээнд манипуляц хүний зан төлөв рүү хийж байгаа юм шиг бас асуудал байна. Энийг бас анхаарах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр энэ дээр аюул болгоомжтой байх хэрэгтэй. Дээрэс нь за магадгүй хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ бол хүнд чиглэсэн бэ гэдэг. Хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ бол магадгүй одоо хүүхдүүд өөрсдөө өөрсдийгөө сайн одоо мэдхгүй тийм болохоор бол бас харьцангуй гайгүй ах магтлаа. Гэтэл насан турш хүмүүс рүү чиглэсэн арга хэмжээ гэхэд жишээ нь эсэргүүцэлтэй тулгарах ч юм уу сайн бодохгүй бол бас үр дүнгүй байх хэрэгтэй. Яг өмнөх бидний бодлогын нөлөөлийн сурлаар ярьжсэн шиг бас нэг асуудал нь яг адилхан нөгөө бодлого чинь эсрэг үр дүн авчрах. Нөгөө зорилгоосоо шал эсрэг үр дүн авчрах эрсдэл нь бас л энэ төрлийн зан төлөвийн чиглэсэн одоо арга хэмжээнд дээр бас л адилхан байх магадaltaй. Тэгэхээр маш болгоомжтой анхаарах асуудал нь одоо тэр тал дээр их анхаарч яг юуг бид нар юун дээр анхаарах хэрэгтэй. Хитрхийн хүний хувийн хариуцлагын асуудлууд руу хүний зан төлөв рүү чиглээд ингээ яваад орчихъя. Хитрхийн нэм итгэхэд одоо манипуляц хийсэн байдал өсөх үеч гэдэг юм. Тэрийн талаас анхаарах хэрэгтэй. Дээрэс нь цаашаа урт хугацаанд бол нөгөө нөлөөллийн асуудал. Яа урт хугацаанд одоо хэрэг үнэхээр үр дүнтэй байвал энийг яг үнэхээр урт хугацаанд үр дүнтэй байх уу гэдэг нь бас асуудалтай. Яг одоо бол энэ хугацаанд үр дүнтэй гарсан юм байна. Яг цаашдаа энэ нөлөө бас үр дүнтэй ах уу гэд
Энэ бас аюу. Тэгээд тэр хог хаягдлыг одоо хог хаягтай холбоотой тэрийг болиулах гэж байгаа арга хэмжээг жишээ нь яаж хэрэгжүүлэх үү гэдгийг бас анхаарах хэрэгтэй юм лээ. Яг л одоо хүн чинь нөгөө нормо дагдаг гэдэг байгаа шүү дээ. Бусдыгаа яахыг дагдаг. Жишээ нь Тийм маш их хог хайцсан орчинд харуулад ингээд муухай хог хаяад дэш үү гэж харуулахаар магадгүй бүр эсрэг үр дүн авчрах магадaltaй гэж байгаа байхгүй юу? Хүмүүс ингээд нөгөө угаасаа хүмүүс амар хог хайд юм биш гэдэг мессеж авчих магадaltaй гэж байгаа. Жишээлбэл одоо ингээд жигшүүлэх гэдэг шүү дээ. Гэтэл яг эсрэгээрээ айгүй олон хүн таадгүй юм байна шүү дээ. Тэрний оронд айгүй цэвэрхэн газар хүн хог хайж байгаа ч юм уу тийм юм харуулснаа. За ингээ хог хайх бол айгүй онцгүй байна гэх юм бол нэг их хүн хог хайдгүй юм байна гэдэг мессеж авах магадaltaй гэж аахгүй айгүй тийм сонирхол юмнуудыг Яг нь монголчин зарим нэг аймаг орон нутагт аялаад явж байхад харагддаг шүү дээ тий. Одоо ингээд энэ хог хаягдал ингэж хаях юм бол энэ одоо ариун дагшин газар хог хаягдал хаях юм бол одоо маш их одоо тийм өөрөө болон ирээдүй одоо хойч үе чинь хэдэн үеэрээ ер нь бол зовн шүүч гэдэг юм нэгтэй нэг юм зан зайшил уламжлал шашин шүтлэгтэй холбоотой бичсэн тэр нь харагдаад идэг л да. Тэгэхээр эн чинь бас тодорхой хэмжээнд тухайн нэг хүмүүсийн шашин одоо ихтгэл үнэмшил дээр нь тулгуурлаад хог хаяж болохгүй шүү гэсэн сануулгал гэж харагдаж байна тийм үү. Тэгэхээр бид нарын ерөнхийдөө яг энэ цувралын өнөөдрийн одоо гол одоо хөндлөх асуудал бол яг энэ ямар арга зүй хэрэглээд байгаа юм бэ? Арга зүй хэрэглэхдээ бас юунд дээр анхаарах вэ гэдэг асуудлыг ярих байлаа. Тэгээд дараагийн одоо нэг цуврал дээр болохоор бид нар яг тодорхой орны жишээн дээр тодорхой бодлого дээр яг энэ арга зүй хэрхэн хэрэгэлсэн бэ гэдгийг хөндөж ярилцах учраас ингээд энэ цувралаа өндөрлөө. Тэгээ өнөөдрийн хэлэлцүүлэгт ирж оролцсон алтан цэцэг захирал Соёлмаа доктор нартай тодорхойлсон илэрхийлээ.